Сайн байцгаана уу? Жорны 23 байна. Бичлэгээ үзэхээс өмнө лайк болон subscribe дараад угаасаа. Биш өөрсдөө татмаар л. Яа. Өнөөдрийн бичлэгээрээ би та нартай гоё хүүхэн ороо авсархан тодорхой танилцуулаад юмнаа. Тэгээд миний бичлэгтэй хамтаагаарай. За. Зүгээр одоо юм яриад байгуу. Танилцуул эхлэе. За хамгийн ихтэй ан дээр байгаа зүйлсүүдээ танилцуулъя. За нэгт болохоор ийм хөрхөө ягаан ирүүс байна. Ийм ягаан ирүүс би нэг авч унтдаг. Тэгээд би ерөөс тоглоомгүй унтах юм бол унтч чаддгүй лээ. Тэгээд тоглоомтой унтчихаар хөрхөө унтаад идэм билий. Тийм хөрхөө сүлтэй гартай юм толгойтой. Нүд нь юм шаардлагатай аим шиг л та. Тэгтээ зүгээр боцорлоо юм болсон юм биш. За нэг юм хөрхөө тоглоом байна. За дараагийн тоглоом нь хоёр тоглоомтой унтдаг. За нэг юм бааны байна. Бүжин байна. Нэг юм хөрхөө цагаан бүжин. Би бүр амар хайртай. Яагаад гэвэл манай ээж ойж өгч ирсэн надад. Тэгээд ийм чихтэй, хөлтэй, ийм сүлтэй тэгээд гартай тэгээд ийм толгойтой. Нэг ийм аим шиг юм байна. Энэ нөгөө унтдаг. Ингээ унтамхай туулахгүй юу? Тэгэхээр нөгөө намайг унтж хахад нүдээ ингэ нэгээд харж байхгүй зүгээр хөрхөн унтчих. Дандаа унтдаг. Танахшгаа нэг юм дуу юм байна. За манай миний ор маань ингэж харагддаг. Ганцаараа унтнуу. Энд ч манай хоёрын нэг өөр харагдаж байна. Хоёроос. За. За энэ үлгүүр байна. Энэ үлгүүр нь дээр байгаа зүйлийг хэвлэн харцгаая. За би цэгрөнгийн үлгүүр байгаа. Тэгээд хөрхөө хатаа цэгрөнгийн үлгүүр. Цэгрөнгөтэй юм хөрхөө үлгүүр байна. Би энэ үлгүүртэй дуртай. Өчигдөр бид нэг цэвэрлэгээ хийсэн. Тэгээ би нөгөө энэ үлгүүр, тэгээд энэ тоглоом, тэгээд дэвсгэр давуу аяр орчмын зүйлсээ жоохон өөрчлөгдсөн байгаа. Тэгээд хэвдүүлээ. Харна. За энэ дотор ийм ягаан ут байна. Ягаан утын дотор юу байна? Мэдээч нүдийн хаалт. Чи би энийг зүүдэг юм уу? Дүүхэр тайлцаад идэв лээ. Ийм байна. Ийм хөрхөн шар шувуу. Энэ болохоор Harry Potter-ийн нөгөө мистик шувуу байгаа. Ижилхэн. Энэ л Harry Potter-ийн гэсэн үг. Тэгээд энэ манай ээж хоёр кино үзчихье. Сонсогдож магадгүй. Таны тортоодтэй зүйл байна. Ингээд төвлөр дээр үлгэж нөө. За одоо орон дээр байгаа бүх зүйлүүдтэй танилцгаая. За ихэвчлэн эхний зүйл рүү орцгоё. Эхний зүйл бол эхний зүйл юм уу эсвэл дараагийн зүйл хаа? Гурав дахь зүйл юм байна. Ийм хоёр тоглоом маань миний орон дээр байсан учраас ингэж тавьчаа. За гурав дахь зүйл нь болохоор энэ нэ. Энэ болохоор манай бас ээжийн ойж өгчсэн дэрлийн уутаага. Дотор нь бол байсан зүгээр. За энэ амар гоё тухтай. Тэгээд энэ нь болохоор ийм байгаа тэгшхэн биш. Ийм дээтэй гэх юм уу? Нэг тийм байгаа болохоор хүзүүний ингээд члимэлээр гаргадаг юм шиг санагддаг. Тэгээд надад эвгүй өвтөйхэн дээр л тэгээд юм гоё шар өнгөтэй дэрл юм аа. Би шар өнгө дуртай. Бас миний стамбны нэг байгаа. Тэгээд за дараагийн зүйл бол мэдээч хүнжил.
Энэ бол миний хүнжил. Би заруучлаа. Sorry. Яхаа янзлаг босоод шууд бичлэгсэн чинь муухай халчлаа. За энийг нь бол миний хүнжил. Би ингээд 2 дахь дунддаг болохоор нөгөө хүнжлэр зүгээр шууд хураагаад идэгсэхгүй. Тэгээд тэр нь жоохон төвхтэй санагдаад тэгээд 2 дахь дунддаг болохоор дэвсцэн одоо нөгөө орон дээрээ дэвсээ тавьчихдаг. Тэг дэвсгэр даван хураагаа гэсэн байхгүй. За нэг юм би байна. Ийм би ингээд ихвэ тавьчихдаг. За мэдээж бид нар дэвсгэр даваа байх хэрэгтэй. Дэвсгэр даваа байгаа. Дэвсгэр даваа маань ийм хөөрхөн цэгнүүдтэй. Энийний дотор нь болохоор нэг зүгээр нэг гудас байгаа. Тэгэхээр тэрний цаана нэг бас бор гудас байгаа. Гудснууд их байгаа. Тэг бууд ингээд бүтээлээ хүртэл байгаа. Тэгээд миний ор ингээд болж байна. Миний орыг болохоор манай аав ээж хоёр өөрсдөө хийсэн. Тэгэхээр бол би гоё аав ээжийн бүтээлээр унтж байна л гэсэн үг байхгүй юу. Тэг би бас болоогүй 2 тоглоомтой баг унтдаггүй заяа. Хардаа. Энд чи бас тэр шүгэн дээр хүртэл миний тоглоомуудтай баг хамт унтж байгаа зүтэй. Ингээд амар олон ийм юутай тоглоомтой. Тий. Энэ чи болохоор манай дүүгийн тоглоомод бас байгаа. Миний тоглоомод ч гэсэн байгаа. Гүши хүртийн тарагдаж байна. Тэр панда. Тий. Манай юм байна. За тэгээд одоо хэдүүлээ. Ханан дээр байгаа зүйлс үстэй. Танилцгаая. Миний хан дээр болохоор миний одоо зурсан зураг болох шаан зураг буюу хайртай зураг маань нэ. Ийм ирээсэн гой зураг. За энэ болохоор энэ нөгөө тооны литерний ийм нэг ганц хуудас байгаа. Тэгээ бас энэ хар өнгө биш, саарл өнгө байгаа. Ийм гой зураг би өөрөө зурсан жиж будсан. Тэгээд ийм зураг наа. Дөрөчхөн болохоор ийм туулай байна. Энийг би болохоор абоны дэлгүүрээс авчихсан. Тэгээд нэг ойролцоогоор 6100-аар авчихсан баха. Жоохон үнэтэйсэн. Тэгээд нэг юм байна. Нөгөө баян 100 айлын зүгийн үрийн абоны дэлгүүрээс авчихсан. За нэг юм туулай байна. Туулай тэгээд ирвэхэнүүд. Энэ ирвэхэнүүд байна. За нэг юм ирвэхэнүүд байна. За энэ ч болохоор миний нэр байна. Үжин. Тэгэд энгийн өдөр за байгаа. Яагаад ингэж нэрлсэн бэ гэдгийг та нартай тайлбарлаж өгье. 7 хоног энгийн 7 хоног гэх юм бол 7 хоног ашиглаад тэгэл хайчин тийм үү. Тэгэхээр энгийн нэг өдөр гэх юм бол нэг өдөр чинь энгийн нэг өдөр маш олон нэг өдөр байдаг учраас би нэг өдөр энгийн нэг өдөр гэж нэрлсэн байгаа. Тэгэд нэг юм байна. За тэгээ одоо миний харагддаггүй булан болох гой булан байна. Ийм булан байна. Заэлцгээ энэ чинь нэг айс крим байна. Заримыг би өөрөө ингэж дурсан. Бас шоор ийм тооны дэвтэр юугаар дурсан. Тэгээд энэ доор нь болохоор би нөгөө юу яаж захгүй юу? Шинжил босгоод байсан. Тэгээд энийг зурсан. Гэхдээ яг нөгөө хүмүүс харагддаггүй болохоор би нөгөө зүгээр энэ дэр наацын харагддаггүй учраас зүгээр өөртөө ингээ гоё харуулад наацсан. За энэ доор нь засуухан байна. Энэ Merry Christmas гэсэн байна. Зя. Тэгээ орны толгойн дээр болохоор миний йогийн гудснууд харагдаж байна. Чи 3 йогийн гудс байгаа. Энд нэг 2 3 байна. Нэг нь юм ногоон яган утсан чинь болохоор энэ болохоор яган хөтэй. Яган юу? Яган ногоо хоёр юу ягаад тавцуулаад яачих. Ээж орооч. Нэмэртэй ч нэг юм 2 гудсаага шуйнцад. Тэгээ энэ ч болохоор нэг гудс. Ийм миний хайртай анхны хайртай ногоон гудс наа. Тэгээ тэрний доор гитар байна. Бор ширээ байна гэд байна. Тэгээд би нөгөө бас жоохон 2 цагт тааж агаар муутайдаг. Тэгэхээр бид
бид гурав маань энэ чинь нөгөө хоёр цонхтой штэ. Манай өөрөө хоёр цонхтой болохоор тэр цонхон дээр манай хоёр анаа байршиж байгаа. Яг гэвэл нөгөө арай мараа халуудаг штэ. Тэр үедээ бид нэр цонхоо онгоолгоод гоё агаар орж ирдэг. Тэгээд би болохоор энэ цонхыг нь хариуцсан байгаа. За нэг юм мөрдүүл хариуцсан доо. Зүгээр цонхон дээр юуч байхгүй. Цонхны тавцан дээр. За ийм юм байна да. Тэгээ миний орыг танилцуулсан бичлэгтэй хамт байсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд миний бичлэгийг үзэж, дуустал нь үзэж надтай хамт байгаа танастаа баярлалаа. Тэгээд цаашдаа өөрийнхөө бичлэг хийн гэж би бодож байгаа. Тэгээд тэр баяртай дараагийн бичлэгүүдээрээ би танастаа сонирхолтой бичлэгүүд хүргэх болно. Тэгээд та нар хэрвээ миний бичлэгний санаа хармаар байвал миний комент хэсэг рүү ороод сонгож бас болно шүү. Тэгээд TikTok хакс дээр зөвхөн хоолны TikTok хакс дээр нэг санал ирсэн бэлээ. Тэгээд энгийн влог дээр нэг санал ирсэн бэлээ. Уран нууралтын бичлэг дээр нэг санал ирсэн бэлээ. Тэгэхээр яг энэ гурвын алийг сонгохоо би сайн мэдэхгүй байгаа. Тэгээд одоо комент хэсэг дээр би тэр гурвыг байршуулад тэгээд та хэд хамгийн дөрөв сонгосон нэг одоо бичлэгийг би яг дараагийн бичлэг дээр хүргэх болно. Тэгээд байршуулсан бичлэг хийгээд танартай сонирхолтой байгаа гэж би найдаж байна. Тэгээд яг миний намайг үзэж байгаа энэ цагт монголчууд намайг үзэж байгаа хүүхдүүд болон эцэг эхчүүд намайг эцэг эхчүүд үзгүй л үү? Тий. Хүүхдүүд маань арай алган гоё ингээд намайг ингээд үзхийг хүсэж байгаа учраас арай алган үзэх заавал хэрэггүй. Тэгээд өглөө болоод үзчих болно шүү. Баяртай.